За тэгвэл зүгийн балыг шууд хараад хиймэл эсвэл жинхэнэ гэдгийг мэдэх боломжгүй. Харин байгалийн сахар их буюу 80%-аас дээш, чиг бага буюу 20%-аас бага бол сайн гэж үздэг. За мөн иргэдийн дунд зүгийн бал үнэтэй бол сайн, хямд бол муу гэх ойлголт нь буруу гэдгийг зөгөөчд хэлж байна. За зүгийн балын ховор эсвэл элбэг гэдгээс хамаарч үнэн нь хамаардаг байна. Энэ бол харах царийн ингэ будахтай байгаа байхгүй юу тий. Ийм ингэ тод шар өнгөтэй юмыг бол бити аваарай. Зарим том компани савлж байгаа зүгийн бол бас ийм. Энэ Монголд биш одоо гадаадаас хийгээд аваад ирдэг багт гэж одоо тийм ийм тод шар өнгөтэй зүгийн балыг бити аваач гэж хэлмээр энэ бол будаг баг. Тэгээ тест үүснийг бол үүссэн болгоныг сахар гэж андуурч болохгүй. Харин тест үүсэхдээ заримдаа ингэж дээрээс тест үүсдэг юмнууд идэг. Энэ доороос ингэ тун тий тунаад байгааз дээрээс ингэ мөс шиг үүсэж байгаа юм бол зүгийн бал биш. Мөн иргэдийн дунд рапс цэцгийн зүгийн балыг муу гэх ойлголт байдаг. Тэгвэл рапс цэцгийн зүгийн бал нь амархан талст үүсгдэг учраас сахартай андуурагддаг байна. Ер нь зүгийн бал нь эм биш учраас сайн муу өвчнийг эдгэхээр хэмжигддэггүй. Харин иргэд хамгийн гол нь аль цэцгийн зүгийн балн дуртайгаа мэдэх нь илүү чухал гэдгийг онцлоо. Мөн шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд хиймэл зүгийн балыг жинхэнэ мэдж хашгилсан зөрчлийг илрүүлж байсан. Үүнээс хойш ийм зөрчил бүртгэгдэж байна. Нөгөө оригинал буюу натурал одоо нөгөө зүгийн балнаас ялгаатай байдлаар хиймэл зүгийн бал мөн өөрөө хиймэл зүгийн бал гэсэн бичиглэлийг бидэд манай байгууллагын зүгээс бол маш тодорхой томоор ингээд хайр шилжилтээр тавиулж өгсөн. За өмнө нь зөрчилдөө байсан юу илэрсэн бэ гэхэлэр зүгийн бал гэдэг нэртэй хиймэл гэдэг үг нь маш жижигхэн хэмжээтэй одоо хэрэглэгчдэд харагдахгүй байдалтай одоо тийм зөрчил тогтоогдсон. Тэр хиймэл зүгийн бал гэдэг нэг одоо ижил төвшөнд ингээ хэмжээнд хайр шилжилтанд нь хийж өгснөөр ер нь зөрчил найрлаад хэрэглэгчдэд мэдээлэл нь ойлгомжтой, бодиттой болчихно гэсэн үг. Стандартаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг үнэн зөв бодиттой мэдээлэх хэрэгтэй. Мөн хиймэл зүгийн балыг жинхэнэ зүгийн балны дэргэд байрлуулах ёсгүй байдаг байна.